олон газруудын хамтын хүчин чармаалтаар бий болж байгаа монголчууд өөрсдөө юм хийж бүтээж босгож чадж байгааг яруу тод жишээ байна. Дахин баяр хүргэж амжилт хүсье. Манай улс урд нь жилд 2-3 мянган вагон хийд хөнгөн бетон гаднаас импортлдог байсан байна. Харин 10 гаруй сая Америк долларын хөрөнгө оруулалтаар баригдсан энэ үйлдвэр дотоодын цемент, элс, шохоончлуу, дээр нь цэглэгээ станцын хаягдл үнсийг ашиглан хийд бетон үйлдвэрлэснээр гадагшаа урсдаг валютын урсгалыг дотооддоо шингээхэд чухал хувь нэмэр оруулж байгаа. Жилдээ 200 мянган куб метр хийд хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр 60 хүнийг байнгын ажлын байраар хангаж, байгаль орчинд ямар ч хоригнойлгүй, хаягдалгүй, утаагүй үйлдвэрлэл эрхэлж, ашиглаж буй усаа дахин ашиглах ногоон үйлдвэр гэдгээрээ давуу талтай. Манай үйлдвэр яг орчин үеийн технологийн, сүүл үеийн технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Манай технологи нь 2009 онд олон улсад бий болсон технологиор явж байгаа. Хагасчдын байдлаар барилгын салбарын өсөлт бол 26.8% байгаа. За энэ дотор материалын үйлдвэр бол нэлээд эрчимтэй хөгжиж байна. Бид одоо ямар ч байсан гаднаас бол 30-аад төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авахыг одоо болж дотооддоо бол бүрэн үйлдвэрлэлийн хангах болцоотой болоо. Тэрний нэг нь бол хөнгөн бетоны үйлдвэр. За цементийн үйлдвэрийг мэдж байгаа. Арматурын үйлдвэр бол 16 онгот бол бид нар арматур гаднаас авах болно. За 16 оны одоо эхний улирал ихт бол цементийг ч одоо гаднаас авах болж байгаа. Цонх, хаалга, тоосго гэж нэрлээд ивэл маш олон төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж байна. Барилгын материалын үйлдвэрүүдийг инхүү дэмжснээр барилга орон сууцны үн тогтворж иж энэ салбар хурдастай өгөх боломж нээгдэж байгаа. Нөгөө тэгүр нэмэн үртэг шингэсэн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж тэр хэрээр шинээр олон ажлын байр бий болно гэж тооцоолж байна. Буян Жаргал, Батцан Янар мэдээллээ.